Бид студид яг одоо улсын хурлын гишүүн Зулбахаартай ярилцахад бэлэн болоод байна. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр бидний дээрсэн сүүлийн үеийн мэдээлэлээр улсын хурлын боловсрол шинжилгээ ухааны дэд хорооно саяхан бас мэдээлэл хийсэн байгаа. Ялангуяа шинжилгээ ухааны чиглэл энэ салбарт зориулах хөрөнгө оруулалтыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2% хүргэнэ гэсэн юм зорилт тавьж ажиллахаар болсон гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр энэ талаар бас та дэлгэрэнгүй тайлбарж өгөх. За юуны өмнө та бүхэнд бас студид урьж өнөөдөр бидэнтэй ярилцах боломж олгож байгаад талархсан илэрхийлье. Шинжлэх ухааны салбарын хөгжил, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын хөгжлийн асуудал, хүний нөөц хөгжлийн асуудал бол улс орны хөгжлийн бас тодуур байдаг гэдгийг зориуд тэмдэглэмээр байна. Энийг бол бид ямар нэгэн одоо жишээ нь эргэлзээ тэнэгзээгээр бас маргаангүйгээр ойлгодог. Яг одоо бидний сууж байгаа студид ч гэсэн байгаа энэ техникийн нөхцөл бол бүхэлдээ цаана шинжлэх ухааны бас олдлуудыг бид хүндрэлтний одоо хөгжлийн нэг хэсэг болгоод хэрэгжилж байгаа талбарт юм аа. Тэгэхээр Монгол улс өөрийнхөө одоо 100 гаруй шинэ цагийн Монгол улсын тухайд 100 гаруй жилийн хөгжлийн хугацаанд бол шинжлэх ухааны салбарт бол зохих төвчний анхаарал хандуулж ирсний өвчнөд нийгмийн эдийн засаг цаашаад одоо шинэ соёлын хүмүүлийн хүрээний томоохон одоо шинэ дэвшлүүдийг хийсэн. Энтэй ч уялдсан байдлаар бид өнөөдөр нийгмийн амьдралыг бас ойлгодог юм аа. Нэг ялангуяа бид 1961-ээс 90-ад оны хугацаанд бол Монгол улсад шинжлэх ухааны салбарт онцгойлон анхаарч тухайн үед Монгол улсад шинжлэх ухааны салбарын нийт одоо шинэ зардал бол төсвийн 1% хүрж ирсэн. Цаашлаад үүнийг бол 3% хүрэх юм зорилтууд тавьж ирсэн байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бид бол бас 30-аад жил за шинэ үндсэн хууль батлагдсан өчигдөр үндсэн хуулийн өдөр байлаа. 34 жилийн хугацаанд бол бас тодорхой салбаруудад сорилтууд бий болсон, бас бэрхшээлүүд тулгарсан. Энэ байдаг зүйл. Гэхдээ энэ одоо сорилт болон бэрхшээлийг бид зохих төвшөнд бол давж ирсэн бол цаашдаа энийг бол нэгдсэн байдлаар тодорхой бодлоготой, зорилготой давах ёстой байна гэсэн ойлголтын хүрээнд 2024 оны 5 сард Монгол Улсын хурлаас шинжлэх ухааны технологийн тухай хуулийг шинжилсэн батсан байна. Тэгээ энэтэй уялдсан байдлаар шинжлэх ухааны салбарын нэгдүгээр удирдлага зохион байгуулалт, хоёрдугаар одоо шинэ хөрөнгө санхүүгийн одоо шинэ зохион байгуулалт цаашдаа одоо энэ шинжлэх ухааны хөгжүүлэлттэй холбоотой төсвөөс олох зардалтай уялдсан энэ бүх зохицуултуудыг хийсэн байна. Цаашдаа одоо шинэ хувийн хөгжлийн оролцоогч хангасан. Тэгэхээр өнөөдөр бид нэг тоо зориуд хэлэх ёстой. Өнөөдөр манай шинжлэх ухааны салбарын нийт зардал бол дотоодын бүтээгдэхүүний 0.1%-тай тэнцвэрч байна. Энэ бол чамлахаар дүн гэсэн үг. Гэхдээ энийг бол бид чамлахаар дүн гэдэг шууд хэмжилж байгаа юм бол биш. Өнгөрсөн хугацаанд одоо бидний бодит нөхцөл байдал байна. Тэгэхээр цаашд бол энийг бол мэдээж хэрэг бид шууд 2% хүрэх чинь гэж өнөөдөр бол шууд одоо хэлэхэд бол төвөгтэй. Гэхдээ ямар ч сан бид энийг бол эхний эжэнд бол 0.5% ойртуулах. Цаашаад бол энийг бол 1% ойртуулж ийж бидний хувьд бол чиглэлийн одоо шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн гарна. Энэгээр давтсан байдлаар бол Монгол улсад тодорхой салбаруудад бас эдийн засаг нийгмийн хөгжилд оруулах тэр боломжийг нээсэн шинжлэх ухааны бас хөгжил хангах юм а гэсэн үднээс бол манай одоо дэд хороо бол нийт өдөр хурлаа. Шинжлэх ухааны одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 66 байгууллага бий. Эдгээр байгууллагын төлөөллүүдийг уулзж бид бас нээлттэй ярилцлаа. Энэ нээлттэй ярилцсан одоо бидний санал солилцсон ажлын үр дүнгээр бол бид цаашдаа бол улсын хурл засгийн газрын төвшөнд бол энэ асуудлыг бол хүнднэ гэдгийг бол илэрхийлсэн. Тэгэхээр нэг тодруулж асуух зүйл нь болохоор ерөнхийдөө бол олон улсын жишгийг харахад тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний одоо чинь хамгийн өндөрөөр аваад үзэхэд Америк нэгдсэн улс бол тэргүүлж байгаа гэдгээ 3.4% байх жишээ. За төсвийн хувьд аваад үзэхэд төсвийнхөө бас арай өөр эзлэх үнэтэй байх гэдэг ч юм. Тэгэхээр одоо сая таны мэдээлэлээс бол ямар ч төсвийн хувьд бол нэг 0.5% хүргэнэ гэсэн юм мэдээлэл явж байгаа шүү. Яг дотоодын нийт бүтээгдэхүүн хүргэх ер нь яг тэр хэмжээндээ тэнцэх зорилт нь хэдэн хувьд гэж тавьж байгаа. Би сая тодорхой зүйл хэлье. Энэ бол дотоодын бүтээгдэхүүний 0.5% хүрэх хэрэгтэй байна. Бид энийг бол угаасаа зорилт болгочихсон. Би саяны асуудал бол угаасаа дэлхийн нийтээр бол энэ жишг болгож гол нь одоо шинэ харьцуулт хийхдээ бол дотоодын бүтээгдэхүүн одоо шинэ эзлэх хэмжээгээр тодорхойлдог. Бидний зорилт бол мэдээж хэрэг цаашдаа энэ бол 1%, тэгээд цаашлаа бол 2% хүрж иж тодорхой салбарын бол хөгжил хангагдана. Тэгээд тодорхой чи хэлээ л да манай өнөөдөр бол экспортын бараг 80% нь уул уурхайн салбараас одоо шинэ бид хамааралтай байгаа. Гэтэл уул уурхайн салбар дээр бол хоёр одоо хүрээлэн үйл ажиллагаа явуулж байна. Нэг нь бол геологийн хүрээлэн, нөгөөх нь уул уурхайн одоо хүрээлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл геологийн хүрээлэнгийн төсвөөс олгож байгаа зардал бол өнгөрсөн 5 жилд бол 1 тэрбум сэтрээг.
Гэтэл бид геологийн салбарт бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж тэнд судалгаа хийж хийгдсэн судалгаанууд дээр дүн шинжилгээ хийж цаашдаа бид уулуурхайн салбараа бол илүү одоо чинь өргөн хүрээнд хөгжүүлэх ашиглах одоо чинь ийм боломжийг бол харж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол гарцаа авах бид энэ дээр хөрөнгө оруулалт хийх ёстой. Тодорхой хөрөнгүүд дээр малчхан хүрээлэн байна. Гэтэл одоо өнөөдөр бид ийм тодорхой статистик ярьж байна шүү дээ. Өнгөрсөн жилийн манай эдийн засгийн өсөлт бол хөдөө аж ахуйн салбарын өсөлт бол онцгой хувь нэмэртэй байсан. 30% өсөлт бол эндээс ирсэн гэж байгаа. Гэтэл бид мал аж ахуйн салбартаа эрчимжүүлэх чиглэлээр за мэдээж хэрэг одоо шинэ малын гаралтаа одоо шинэ өвчлөөс сэргийлэх чиглэлээр бол хүрээлэн өөр ажилладаг. Тэгэхээр хүрээлэн ажиллаж байгаа бол хүрээлэнд энэ ажилтай холбоотой бид төсөв санхүүгийн бас боломжийг нээх ёстой. Үүнийг онцгойлон ярьж байгаа. Тэгэхээр таны хувьд бас өмнө нь бол гэр бүл нийгмийн хамгааллын бодлогын чиглэл дээр ялангуяа энэ салбарын одоо яамны дэд сайдаар бас ажиллаж байсан юм туршлага байгаа. За нөгөөдгөр одоогор бол улсын хурал дээр бас нийгмийн бодлогын одоо байнгын хорон дээр бас гишүүнээ давхар ажиллаж байгаа юм. Ер нь одоогийн яг дөрөөс авч иржүүлж байгаа бодлогын хувьд манай халамжийн талдаа бодлого маань юу хэр зөв зохистой оновчтой явж байгаа. Энэ тал дээр мэрэгжлийн үнэ ямар байр суурьтай байна? За бидний хувьд бол яг халамжийн бодлого бол өнгөрсөн хугацаанд байн шүмжлэж ирсэн. Гэхдээ яг халамжийн бодлогыг бид ингээд халамж автгаарлаа, халамжаас болоод хүмүүс ажил хийхээ боллоо гэдэг ийм зүйл ярьдаг. Энэ их өрөөсгөл. Би энийг бол одоо шинэ тухайн хэлмээр байна. За яг одоо шинэ халамжаас шалтгаалсан байдлаар ажил хийхгүй байгаа юм гэдэг одоо энэ асуудлыг судалж үзсэн. Судалгааны үр дүн бол тийм биш байна гэж үзсэн юм аа. Хөдөлмөрлөлттэй холбоотой бол янз янзын одоо шинэ сорилтууд байдаг. Тэгэхээр мэрэгжил шалтгаалсан сорилт байна. Цалин хөрснөөр шалтгаалсан сорилт байна. Тэр битгий Улаанбаатар хотын энэ төгжрөлчин хөдөлмөрлөлттэй холбоотой сорилтыг дагуулж байгаа шүү дээ. Нэг газараас нөгөө газар очтой холбоотойгоор. За цаашаад бол ажилгүйчдээ шалтгаалсан нөхцөлч байна. Тэгэхээр бид дан ганц халамж өгсөн чинь ажил хийхээ бочтой гэдэг бол энэ их өрөөсөд ойлгож байгаа. Тэр битгий одоо шинэ одоо өгж байгаа халамжийн хөтөлбөрөөр намжуулж олгож байгаа одоо шинэ мөнгөнд итгэмжүүдгийг за цаашаад бол хүүхдийн мөнгөс оруулж тооцох юм байна. Одоо энэ сан дотроос нь гардаг учраас энэгээр аваад үзэх юм бол өдөрт олох одоо жишээ нь хөдөлмөрийн усны хэмжээ бол саяны олгосон халамжийн одоо шинэ мөнгөнд өгөөдөөс бол харьцан өндөр байна. Одоо энэ чинь өнгөрсөн хугацаанд бол хөдөлмөрийн усны хэмжээ ч гэсэн нэмэгдлээ. За энийг дагаад бол амжилттай үйлдсэн байдлаар ч гэсэн одоо амьдрааны өртөг нэмэгдэж байгаа нөхцөл бий. Тэгэхээр саяны нөхцөл байдлыг бол би бол зөв гэж үзэх байна. Гэхдээ харин эсрэгээр нэг зүйлийг заавал явах ёстой. Энэ судалгааны үр дүнчний харуулт юм байна. Халамж яг одоо шинэ авч байгаа авах ёстой зорилттой бүлэгтээ хангалттай одоо шинэ өгж гэнэ үгч. Тэгэхээр энэтэй холбоотой шийдвэрийг сая улсын хурлаас бид төсөв бодлого хийсэн гаргалаа шүү дээ. Тодорхой зорилттой бүлгүүд бий. Асаргааны тэтгэмж авдаг буюу зайлшгүй одоо асраас аашилтаа иргэдийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд олгодог тэтгэмжүүд байдаг. Энэ тэтгэмжийн хэмжээ тэдний амьдралын түвшинд хүрдэг бол энэтэй холбоотой тухайсан шийдвэр гаргалаа. Энийг нэмэгтэй хуульдсан байдлаар. Тэгэхээр зэрэг энийг зөвөр ойлгох ёстой шүү гэж байгаа юм. Цаашаа тухайд хүүхдийн мөнгөнд итгэмжийг бол их шүүмжилж ирсэн. Энэ хүүхдийн мөнгөнд итгэмжтэй холбоотой тухайн үеийн судалгааны тооцоолууд бий. Яг одоо ковид сар тахал эхэлсэн 2020 онд бол энэ хүүхдийн мөнгөнд итгэмжийг хүүхд болгонд олгож эхэлсэн шүү дээ. Тухайн үед бол 20,000-аас 100,000 болгож ирсэн. Энэ мөнгөнд итгэмжийг олгосны үр дүнд бид эдийн засгийн нийгмийн одоо шинэ хүндэвтэр байдлыг бол эрсдэл багтаад авсан юм байна. Хэрвээ энэ хүүхдийн мөнгөнд итгэмж олгоогүй бол манай ядуурлын төвшин бол 15% нэмэгдэж болшгүй байсан гэдгийг энийг одоо шинэ олон улсын валютын сайн дэлхийн банкны судалгаа бол энийг нотолдог. Бидний судалгаагаар бол энэ 5% нэмэгдэж болшгүй байсан бол энийг хязгаарлаж ирсэн юм байна. Тэгэхээр зарим одоо нийгмийн хамгааллын бодлого гэж ойлгох ёстой. Зарим нь бол халамжийн бодлого. Энэ бол шаардлагатай одоо шинэ зорилт бүлэгт хэрэгтэй цагтаа өрөх юм бол бас үр дүнгээ өгдөг. Тэгээ эргээд шинжилгээ ухаантай холбоотой асуултыг тодруулахад таны хувьд одоо яг мэдээж боловсон шинжилгээ ухааны дэд хорооны дараагаар ажиллаж байгаа юмуд яг одоо хөрөнгө оруулалтын тал дээр үүсэж байгаа бодит сорилт яг юу вэ гэж харж байгаа. Нэг тоо хэлье. Бид одоо шинэ магадгүй их тийм хашин жигтэй одоо сонсогдож магадгүй. Энэ 66 эдэмшгээний байгууллагад 2026 оны төсвөр дээр эдэмшгээ судалгааны зардал гэж 10 төгрөг баталсан. Энэ бол одоо бидний хувьд бол үнэхээр одоо харамсалтай зүйл. Энэ асуудлыг чамлалтай биш, энэ харамсалтай зүйл. Чамлалтай гэж хэлэхэд энд бол үнэхээр одоо чинь зөөлдөн. Тэр энэ асуудлыг бид хойд хүндсэн, магадгүй бид их сайн хүндэж чадаагүй байх. Одоо нэгд өдөр бид энэ байгууллагатай уулзсан юу гэж нэзэр бид судалгаа хийх тийм зардал гаргаагүй бол эндээс ямар ч үр дүн гарахгүй зөвхөн салин тавьж гин гэж байгаа. Тэгэхээр ийм байж болохгүй. Ирээсээ та одоо 10 тэрбум төгрөгийг зөвхөн одоо хатуу уучлалтай замаар аваад үзэх юм бол энэ 4-5 одоо километрээр зам шүү дээ. Тэгэхээр бид ийм хэмжээнд одоо шинж ухааны анхаарч байгаа мэн гэдгийг бол шууд хэлэх хэрэгтэй.
Тэгэхээр ер нь цаашаад одоо ойрын хугацаанд энгийн яралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дэд хороноос яг юу гэж тодорхойлж гаргасан бэ? Маш чухал одоо бид нэг өдрийн уулзалтаас бол үндсэндээ нэг 11 чиглэл гаргасан. Гэхдээ энэ 11 чиглэлийг бол бид дахиад одоо шинэ хилцсэн. Цаашдаа энэ чиглэлтэй уялдсан байдлаар бид бол улсын хурлын байнгын улсын хурлын журнаас тогтоол гаргах ёстой. Тэгэхээр энэтэй уялдсан байдлаар бид 6 сард бол төсвийн хүрээний мэдээлэл орж ирэхэд бол тухайн санд оруулж ирнэ гэж байна. Судалгааны зардыг бид 4-5 дахин нэмэгчлээ гэж үзэж байна. Багдаа шүү. Цаашаад бол хувь хвшлийн оролцоог бас одоо нэмэгдүүл хэн чиглэлээр ажиллах ёстой. Хүний нөөцөө бид бол бас тухайн анхаарах ёстой. Шинж ухааны салбарын ажилтнуудын цалин дээр анхаарах ёстой. Шинж ухааны салбарын одоо ажлын цалин чинь сая 200 сая 700 мянган төгрөг байна. Энэ бол улсын дундаж цалингаас бол даруй 1.75% бага байгаа юм. Тэгэхээр зэрэг өндөр хэмжээнд бэлтгэгдсэн энэ мэргэжлүүдийн шинж ухааны салбарт ажиллахгүй юу гэдэг эрсдэл нөөрэ гараад иж байгаа. Хүний нөөцийн хувьд бол эрсдэлтэй тулгарчихсан. Ахмад настай одоо чинь судлаачид байна, дөнгөж залуучууд байна. Ийд одоо чинь судлаач нь яасан гэхээр зэрэг нэг бол гадагшаагаар явчихсан, нэг бол одоо хувийн хвшлэр хийж байгаа юм нөхцөл байгаа юм. Тэгэхээр энэтэй уялдсан бид бол магадгүй одоо чинь сайн бид одоо яснаар бол 11 чиглэл гаргасан бол энэ чиглэл 20 болохыг үүсэхгүй. Гэхдээ Монгол улсыг засгийн газар өөрийн зорилт болсны хүрээнд төр бас өөрийн зорилт болсны хүрээнд бол шинж ухааны салбартаа бол бүрэн анхаарна гэдэг үл ярилцсахгүй. Нөгөө талаараа бас яг 90 мэдээж тодорхой хэмжээнд бас гаргасан байдаг баг тий. Одоо жишээ нь тэргүүлэх чиглэлийг нь бол үүнийг гэж авч үзнэ ч гэдэг юм уу тий. Энэ тал дээр ер нь ямар дарааллаар тодорхойлж гаргасан байдаг юм бол аль салбарт одоо шинжилгээ ухааны салбарт дээр алийг нь тэргүүлэх чиглэлийг авч үзнэ. За алийг нь бол бас бид илүү урт хугацаанд хөгжүүлж явна ч гэдэг. За шинж ухааны салбарын хувьд бол мэдээж хэрэг хууль нь батлагдчихсан. Хуулийн дээр бол маш тодорхой бас одоо шинж чиглэл болчихсон байна. Тэрний хүлээж зэрэг нийгмийн эдийн засгийн одоо хөгжилд шууд одоо нэмэр болох үз, энийг бол дэмжих үз, тийм одоо шинж ухааны одоо бид бол салбарын одоо хөгжүүлэх зорилтыг одоо чухалчлаа гэдэг ингээд заажсан байгаа. Бид одоо аваад үзээ би сая бас тэмдэглэсэн удирдлагын салбартай холбоотой би шинж ухааны одоо судалгаануудыг бол чухалчлана. Малаж ба газар тариалантай холбоотой би шинж ухааны судалгаануудыг бол чухалчлана. Гэхдээ бусдын бол энэ хаян гэсэн бол биш шүү дээ. Энэний цаана бол тухайлбал ангаа ухааны одоо хүрээлэн байна. Боломжтой ангаа ухааны хүрээлэн байна. Биотехнологийн чиглэлээр одоо судалгаа явуулдаг хүрээлэнгүүд байна. Аль нь чухал. Гэхдээ энэ 90 бол маш тодорхой бол гарна гэдгийг бол хэлье. Саяны бид хилцүүлэг дээр ч гэсэн бас ярьсан гişүүжсэн байсараа илэрхийлж байна. Бид мэдээж шинж ухаанаа бас эдийн засгийнхаа одоо өсөлт хөгжилтөө нийгмийнхаа одоо хөгжилтөө уйдуулах хэрэгтэй бол энэ чиглэлээр бид бол наривчлан бас энийг тодорхойлно гэж байна. Гэхдээ бусад салбараа бол хайж болохгүй. Хил болон уран зохиолын одоо хүрээлэн байна. Хил уран зохиолын хүрээлэн бид бол энэ тэргүүлэх ач холбогдол үе хязгаарч хийж болохгүй шүү дээ. Энэ чинь монголчуудын өөрийнх нь одоо үндсээ дархлаа болсон одоо асуудал учраас энэ дээр бол ямагт анхаарах хэрэгтэй бас салбарууд бол байна гэдэг бас онцгой тэмдэглэн түүхэн хүрээлэн байна. Түүхэн хүрээлэн гэдэг бол судалгааны хязгаарч одоо шин зогсохгүй байнга үргэлжлэх хэрэгтэй одоо энэ салбар бол эндээс бид бол ямар нэгэн ашиг олох асуудал эдийн засгийн үр өгөөж бол ярихаас илүүтэйгээр бидний одоо үндсэн одоо шин байнга хийж явах хэрэгтэй судалгаа гэдэг талаас нь харах хэрэгтэй юм аа. Тэгэхээр сая товчхон сүүлийн гэх юм асуултыг асуухад сая болж өнгөрсөн одоо нээлттэй хурлаар бас оролцогч талуудын нэлээ нээлттэй ярилцсан гэж байна. Тэгэхээр хамгийн их одоо олон мэргэжлүүдийн зүгээс ирж байгаа давтагдж байгаа гэх юм уу шийдэх шаардлагатай байгаа асуудал тал дээр ямар саналыг төлхөө гаргаж ирсэн бол маш чухал. Энэ бол нэгдүгээрт бол шинж ухааны салбарын бол төшөөс хуваарлагдж байгаа одоо хөрөнгө оруулалт. За төсөв санхүүгийн одоо шинэ хуваарлалт цаашаад бол энэ салбарын одоо ажилтан холбоо агшийн цалин усны асуудал, нийгмийн баталгааны асуудал эргэж байна. Нөгөө төгөр энэ салбарын хүний нөөцийн хөгжлийн асуудал эргэж байна. Хүний нөөцийн хувьд бол ер нь аль салбартаа бол ихтэй мэргэжилтэй бас сорилттой бол байгаа шүү дээ. Гэхдээ шинж ухааны салбарт бол бас том сорилт бол бий болчихжээ. Нөгөө талдаа манай шинж ухааны салбарт бол бас үр дүнгууд гарч байна. Бид одоо шинэ бид юу хийж идэг юм бэ гэл ингээл ярихаа зэрэг би тань зориуд хэлье л да. 2024 оны 9 сарын байдлаар бол олон улсаас одоо хөлөөн ширхсэн Scopus гэдэг одоо бүртгэлтэй энэ сэтгүүлүүдэд Монголын эрдэмтүүд 10,201 одоо ийм эдемшийн өгүүл одоо шинэ одоо хэвлүүлсэн байна. Үүнийг 172,853 удаа ишсэн байна. Энэ бол өөрөө бид одоо харьцуулах юм бол сайн байна гэсэн үг. Азиудаа бол 21-т орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр манай эрдэмтэд бол манай судлаач нар зохи төвшөнд бол ажиллаж байна. Тэгэхээр бид энэ ажиллаж байгаа энэ одоо нөхцөл байдлаа нь уялдсан байдлаар бид бол хангалттай дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа юм байна. Энийг бол бид бол анхаарах ёстой гэдэг ийм л одоо дүгнэлт хийж байна. За баярлалаа. Тэгэхээр бид та бүхэнд өгөн саяхан улсын хурлын гишүүн Зүлбахаартай шинжилгээ ухааны ялангуяа хөрөнгө оруулалтын талбар дээр Монгол улсын зүгээс төрийн зүгээс ялангуяа бодлогоор яаж оролцох вэ гэдгийг ярилцлаа. За маш товчхон сүүлийн нэг одоо маш богинохон гэх юм асуултыг асуухад ер нь 20 ирээдүйд та хэр өөдрөгөөр төсөөлж харж байгаа ялангуяа Монголд одоо шинжилгээ ухааны салбар. За би бол нэгдүгээр өөдрөгөөр төсөөлнө. Хоёрдугаарт бол энийг бол заавал одоо бид анхаарах хэрэгтэй гэдэг бол угаасаа бид ойлгох ёстой.
Бид бол 21-р зууны 25 онд амьдарч байна. Шинжлэх ухааны технологийн эрен үед амьдарч байна. Мэдээллийн эрен үед амьдарч байна. Бид маш хурдтай өөрчлөж байгаа нь одоо хүн төрөлхтний хөгжөөс хоцрохын тулд шинжлэх ухаанд бол хөсөн төсөөж бид зардал гаргана. 0.5% хүргэнэ гэдэгт бол бид бол эргэлзэхгүй байна. Энэ одоо шинэ хугацаанд цаашдаа бол энэ 1% хүржээж Монгол улс бол дэлхийн хөгжилд бол хөл нийлүүлсэн, тэрнээс хоцрохгүй, тэрнээс гадна улс орныхоо нийгмийн эдийн засгийн хөгжил шинжлэх ухаанаа бүрэн ашиглаж чадсан юм улсуудын нэг болно гэдэгт бол эргэлзэхгүй байна. За танд баярлалаа. Таньсан баярлалаа. Бид студид улсын хурлын гишүүн Зүлбахаартай ярилцлаа.